Soul Sister-ийн газардуулах бясалгал буюу grounding meditation тавтай морил. Өнөөдөр би таныг хөтөж болон энэхүү бясалгалыг хамтдаа хийх болно. Та бэлэн болсон бол өөрт тухтай байрлалыг авна уу? Суух хэвтгийн аль нь ч болно. Өөрт тухтай байрлалаа авсны дараа нүдээ зөөлхөн аниад амьсгал дээрээ төвлөрнө. Яг одоо хамраараа урт гүнзгий амьсгаа аваад хамраараа гаргаарай. Үүний дараа өнөөдөр та яагаад энэхүү бясалгалыг хийх болсон мөн өөртөө бясалгал хийх гэж буйгаа сануулan зорилгоо тодорхойлно. Өнөөдөр бид энэхүү бясалгалыг хийснээр байгаль дэлхийтэйгээ холбогдсон дотоод болон гадаад ертөнцийн тэнцвэрт байдлыг олж сүнслэг хөгжилдөө хувь нэмэр оруулан өөрийн дотоод тэнцвэрийг олсноороо бидний 3 дахь мэлмий бүрэн нэгдэж гадаад ертөнцийн бүхий л хүсэл мөрөөдөл манифест болгоход туслах учиртай. Одоо зөөлнөр нүдээ аниад бясалгалаа эхлэе. Эхлээд хамраараа гүнзгий амьсгаа аваад хамраараа гаргано. Амьсгалаа авах бүртээ байгаль дэлхийн ертөнцийн бүхий л эрэг инээрээ гэрэлгээгээ таны амьсгалаар дамжин нэвтэрч таны биеийн бүхий л эд эс бүхэнд хүрч байна хэмээн төсөөлөөрэй. Харин амьсгалаа гаргах бүртээ таны бие торимтлагдсан хэрэггүй эрчим, төөрөгдөл, сөрөг мэдрэмжүүд хамтдаа гадагшилж байна хэмээн төсөөлөөрэй. Одоо бүгдээрээ хөлийн улаанс эхлээд хуух хүртэл бүхий л зангирсан булчин байна уу? Нэг шалгаж үзээд суллая. Хамгийн эхлээд хөл давхааны булчин хэсгээ суллана. Шил бисгийн булчингаа суллана. Гуй хэсгийн булчингаа суллана. Хүний таз хэсэгт маш их сөрөг мэдрэмжүүд хоригдлогдсон байдаг. Таазаа мэдрээд зангирсан, хуралцсан сөрөг мэдрэмж байна уу? Ажиглаад, суллаад амьсгалтайгаа хамт гаргано. Хөвлийн хэсгээ анзааръя. Суллая. Цээж хэсгийн булчингаа анзаараад суллая. Мөр хэсэгт хамгийн их сэтгэл зүйн айдас бухимдал зүглэрсэн байдаг. Мөрөө анзааръя. Доош унгаж суллая. Таны хүзүү хэсэг тэг шимтэй байж чадаж байна уу? Анзаараарай. Суллая. Нүүрний дух, хөмсөг, хацар, эрүүний хэсгийн булчингуудаа мэдрэн суллая.
чихээ мэдрэн суллээ. Хойхоо суллээ. Бид бүгд ачаалал стресстэй үедээ өөрсдийн мэдлэгээ хойхоо чангалсан байдаг. Үүнийг мэдрэн суллээ. Бүхий л бие сулран чөлөөтэй тайван амар амгалан мэдрэмж мэдрэгдэж байна. Энэ үед анхаарлаа зүрхэн хүрдэн дээрээ авчиръя. Бидний төрсөн цагаас эхлэн байгаль дэлхийн ариун хөрс угтан авч дэлхийн бүхий л идиумс бид бүхэн үүний дэмжлэгтэйгээр оршин тогтнож байдаг. Нэг хорон мөч бүхэн зогсохгүй үргэлж биднийг доороос түшж тулан дэмжиж байдаг. Байгаль дэлхийн ариун хөрсийг мэдрээ. Таны хөлийн хоёр улаас эхлэн тогтвортой бат бөх үндэс урган дэлхийн ээжийн ариун хөрс рүү нэвтэрч салаалан ургаж байна. Улам гүн шигдэж байна хэмээн төсөөлнө. Энэхүү бат бөх үндэс хизээж тасрахгүй. Энэ үндэс биднийг байгаль дэлхийд тогтвортой, аз жаргалтай, амар амгалан амьдрахад тусалж байна. Энэхүү эрүүл бат бөх үндэс дэлхийн хөрсийг тэр аяар нь бүрхэн урган ургасаар байна. Энэ үндсээр дамжуулан бидний бие мах бод дотоод ертөнц хэрэгтэй бүхий л энергийн урсгал дэлхийн төвөөс гүнээс энэхүү үндсээр дамжуулан ирж буйг мэдрээрэй. Бидний үндэс хүрд рүү энэхүү хязгааргүй их ирч хүч ариун энергийн урсгал нэвтрэн доод гурван хүрдийг энергиэр дүүргэн зүрхэн хүрдийг нээж дээд гурван хүрд рүү энергийн урсгал чөлөөтэй нэвтэрч байна. Үүгээр дамжуулан бидний титэм хүрд, оройн хүрд нэгдэж сансар огторгүй дээд биеэсээ хэрэгтэй бүхий л мэдээллийг олж авч чадаж байна.
бид одоо үнэхээр аюулгүй, үнэхээр амар амгалан, үнэхээр тэнцвэртэй мэдрэмжийг мэдэрч байна. Амьсгал, бие махбод, оюун ухаан, бидний дотоод зүнс, сэтгэл зүй, бүхий л зүйл тэнцвэрээ олж, бүх зүйл байх ёстой байрандаа байна. Хэрэв та бэлэн болсон бол одоо нүдээ хажуухан нээн үү.